бол бас яамдуудад төрийн одоо дэд сайд байхад бол зохистой байдаг л гэж би хувьдаа боддог. Тэгээд илүү дэд сайдуудыг зөвхөн үр дүнтэй ажиллах тэр чиглэлд бидэд анхаарах хэрэгтэй. Би жишээ нь зөв яг хуульч гишүүний хувьд Солонгос улсын жишээг хэлмээр байна. Солонгосод жишээ дэд сайдуудын зөвлөгөө гэж байдаг байхгүй. Тэгээд нөгөө засгийн газраас өргөн барих гэж байгаа хуулиудын төслүүдийг дэд сайдын зөвлөгөөнөөр урьдчилж хилцээ. Дэд сайдууд надаа мэргэжлийн хүмүүс үүдэг. Тэгээ энэ дээрээ ингээд санал зөвлөмжүүдээ салбарынхаа одоо асуудлуудыг тусгуулад нэгдсэн координацийг хийгээд засгийн газрын хуралдаанд оруулахаар илүү их үр дүнтэй бөгөөд дараа нөгөө салбаруудын эрх ашигыг уялдуулах асуудал дээр шинэ дэд сайдуудыг өөрөөр амар чухал байдаг. Яг нь бид нар яг ингэж л ажиллах хэрэгтэй гэж би зүгээр хувьдаа боддог. Тэгээд яг зүгээр ингээд янз бүрийн байдлаар ингээд сэвэд тахаар бас иргэд маань ойлгохгүй байна. Нөгөө талдаа яг зүгээр дэд сайд гэдгийн асуудал бол хуульд байгаа албан тушаалтай. Одоо засгийн газрын хууль дээр байгаа энийг томилох хэсэг асуудал бол ерөөсөө засгийн газар комитетийн бүр ирэх байгаа. Харин нөгөө талдаа би бол бүтээмжийн менежер энэ хяналтын менежерийг анханаас нь зөвшөөрөхгүй. Яагаад тэгэхээр хуульд байхгүй албан тушаалтан. Тэгэхдээ энэ албан тушаалыг чи бүгдийн төрийн эмчит компани дээр тавьсан. Төрийн эмчит компани дээр бүтээмжтэй ажил гэж захирлыг томилтыг. Хяналт тавьж тузыг томилдог байхгүй. Тэр тавих гэж байгаа тузын гишүүд тусал зөвлөгөж аудитын хорог, хүний нөөцийн хорог байгуулж өгдөг. Тэн дээр бүхэл бүтэн бүтцэн байж хахад юу их нь мэддэхгүй юм хүмүүсийг одоо ажиллуулж байгаа. Би анханаас ч эсэргүүцэж тухайн энэ засгийн газарт шаардлага хургуулж асуулга тавьж энэ асуудлыг шийдэгдэжсэн ийм барьсан шүү дээ. Тэгэхээр яг нь засгийн газрыг хоцруулах бичиг оруулж ирвэл та ер нь тэгэхээр ямар байр суурь? Үгүй тэр шаардлага мартагны ерөөс хараагүй шүү дээ. Зүгээр л ингээ хэвлэлээр л хараад байгаа. Би болоод яг үндэ хэлэхэд нэг тэр асуудал дээр нэг тийм акцент өгөхгүй байна. Улсын хурал дээр энэ төрийн өмчт компаниудыг хувьчлах асуудал яригдж шүү дээ. Энэ дээр ер нь таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ? Бас ажилчид нь одоо хувьцааг нь өгдөг байя гэдэг зүйлийг ярьж байна. Яг одоо энэ шийдвэр батлагдаа за одоо тодорхой төрийн өмчт компаниуд хувьд шилжлээ гэж бодоход одоо нэг стратегийн хувь зэвшигч гэдэг агуулгаар нөгөө нэг өмнө гардаг байсан асуудлууд гарах уугүй юу гэдэг бас боломжтой байгаа. Харин тий. Тэгэхээр нөгөө ийм байдаг л да. Альва зүгээр өмч өвчлийг явуулаад бас алдсан эцэн түүх байгаад байдаг. Яг энэ дээрээ сургамж нь юу гэсэн бэхээр тэр өмч өвчлийг явуулах хууль эрх зүйн бэлэн байдал болно. Бүтэц зохион байгуулалтын бэлэн байдал байсан уу гэдэг нэгдүгээр асуудал. Дараа нь өмч өвчлийг хийчлээгээд хаждаг гэдэг биш. Өмч өвчлийн дараах асуудал байна. Жишээ нь эрчим хүчний компаниудыг бол би өмч өвчлийг маш болгоомжтой, маш одоо ээлж дараатай, зөв зохистой хийхгүй бол жишээнүүд байгаа шүү дээ. Жишээ нь Арангаа аймаг Багнуур дээр байна. Нөгөө дулааны станцын хүн баг өөрийн одоо миний хувь юмч баг карантаа хааж чадна ч гэж яах шиг тий. Ийм байдлаар явахаар нөгөө өмч өвчлийн дараах хууль эрх зүйн орчин гээ миний нөгөө яриад байгаа зүйл чинь ийм гаргаад байвал өмч өвчл буцах өрсөлдөөний хууль тогтоомжийн дагуу монополийн хуулиар тэр аж ахуй нэгж байгууллага дээр ямар арга хэмжээ авах уу гэдэг зүйлээр энэ чинь цааны ард иргэдийн аж ахуй нэгж ирэх ашиг байгаа шүү дээ. Дулаан авах гэж. Тэгэхээр энэ өмч өвчлөл гэдэг зүйлийг маш болгоомжтой явах хэрэгтэй. Ингэж бас олноор нь хийж болохгүй гэдэг зүйлийг би зарчмаар нь хэлж байгаа. Хоёрдугаарт яг энэ хууль эрх зүйн орчныг зүг гаргачих юм бол тодорхой төвшөнд төрийн энэ холимог өмчийн асуудлуудыг шийдэж болж байна. Төр тодорхой хувь авч үлдээд хяналтаа тавиад стратегийн буюу мэргэжлийн хөрөнгө оруулагчийг орж ирээд менежмент энтрээ технологио сайжруулад дээрэс нь хамгийн чухал оролцогч нь Монгол Улсын үндсэн хууль заасны дагуу ард иргэд баг. Яг жирийн ард иргэд дээр баялагын эзэн болох боломжийг энэ хуулиар олдож болно. Өөрөөр хэлэх юм бол үндсэн хууль болон ашигт малтмлын хуулийн 5-6 дээр байгаа яг одоо ингээл төрийн өмч бол ард түмний өмч гэж бүгд ингээд уянгалаад байна шүү дээ. Яг энийг бодит хийсвэр биш бодит болгоёг л иргэн ган дэлгэрийн нэр дээр хувьцаал очих хэрэгтэй. Төрийн өмчт компани. Тэгэхээр энэ хууль эрх зүйн орчмыг бүрдүүлэхийн төлөө бас энэ аврын чуулганд бас холбогдох хууль тогтоомжийг шийдье. Ингээд ард түмэн одоо иргэдэд хувьцаажуулах гэж байна. Тэрнээс биш тодорхой бүлэглэл эсвэл бизнес эрх ашигын төлөө энэ хувьчлыг хийж болохгүй. Гэхдээ ард иргэд одоо энэ хувьцааг аваад энэ компаниг бас мэргэжлийн стратеги хөрөнгө оруулагч орж ирж бас энэ зөв зохистой доктортой явна. Тэгээ төр бас хяналтынхаа хувьцааг авч үлдээд гэдэг ч юм уу. За эсвэл тодорхой хэмжээний хяналтын багцыг хувь шилжүүлж байгаа бол энэ дээр хориг тавих хэрэгтэй авах хэрэгтэй. Ийм үйл ажиллагаа явал хориг тавина шүү, зөвшөөрөхгүй шүү. Эсвэл ийм нөхцөл гарвал бид нар өмч өвчлийг буцаа шүү гэдэг. Энэ нөхцлүүдийг маш тодорхой болгочвол өмч өвчлийг бас тодорхой зохистой төвшин зах зээлээ бид нар нээх хэрэгтэй. Ингэж энэ төрийн өмчт дагсан одоо нэг хулгай зэлгээ янз янзын улс төрийн томилгооч гэсэн зогсох хэрэгтэй гэж л одоо харж байгаа. Тухайлбал Эрдэнэт